хүүхдүүдтэй болгоомжтой харьцаж, дүүнраач мөн түлэгдэхээс үргэлж сэргийлж байгаарай. Тогны ил задгай утас урцгагч залгуур зэрэгтэй болгоомжтой харьцаж, эдгээр зүйлсийг бяцхан дүүнраасаа хол байлгаарай. Чи дахиад маш шинэ бодолгүй өмссөн юм уу? Тэгсэн штэ. Гоё нэ. Чи ямар их шинэ юм өмсөж байна? Чи би тойрт нэг шинэ юм авч өгөндөө. Би чамд шинэ плаж авч өгсөн штэ. Чи энийг авч өгөөгүй өөрөө надад давуу аваад ойж өгсөн биз дээ. Гэтэл шинэ штэ. Би ийм юмтай бол энэ юу гэнэ үү? Юу гэж байгаа юм? Дана хүүхдийн театр. Юу гэсэн үг юм? Дана хүүхдийн театр. Хүүхдүүд байдаг газар юм уу? Тийм, хүүхдийн театр аахгүй юу? Хүүхдүүд байдаг, хүүхдүүд жүжигчин, хөтлөгчийн сургалтанд суудаг, хүүхдүүд үлгэр тоглодог. Тийм газар аахгүй юу? Манай үлгэр дээр гараад идэх хүүхдүүд чи тэр хүүхдүүд юм уу? Тийм. Чи одоо л мэдчихэж байгаа юм уу? Тийм шүү дээ. Би бүгдэнтэй нь уулзч үзсэн шүү дээ. Тийм үү? Тэд нар чи бүр зүгээр байхгүй лээ. Чи хизээ очив? Гэхдээ нэг охин уйлаад хаар нь очсон байхгүй юу? Мөрөө хоёртой уулзна гээд тэгсэн чи тэр үе завгүй байгаа. Тэгээ би очив. Тийм үү? Нэр тэгсэн шүү. Тэгвэл авьяастай хүүхдийг авьяастай болгох газар юм уу? Яг зөв. Тэгэхэд бит хоёрыг тэндээ авчиад авьяастай болгож болохгүй юу? Чи угаасаа авьяастай штэ. Би л очимоор байгаа юм да. Тэгвэл өөрөө авч явж болохгүй юу? Болно. Чи юу барьцээ? Би өнөөдөр та хоёрт нэг маш чухал зүйлийг зааж өгөх гээд зургийг хэвлээд аваад ирсэн. Энд чинь гэрлэн дохио өстэй. Яг зөв. Тийм байна. Ингээд заримдаа би байхгүй та хоёр хоёулахнаа үлддэг шүү дээ. Тэгээд бас хоёулахнаа гарцаар гарах, ийш тийшээ явах тохиолдлууд байдаг тийм ээ? Би талхан явдаг. Яг зөв. Тэр үед чинь зайлшгүй мэдэх ёстой, анхааруулах ёстой зүйл бол гэрлэн дохио байхгүй юу? Хөөе, миний харсан чи хоёр байсан да. Хүний зурагтай тэгснээ хүн нь ингээдсэн да. Энэ үү? Мөн байна. За. Энэ бол гэрлэн дохио. Юугаар ялгаад юм? Тэр машиных энэ явгууных өстэй. Тийм ээ. За, одоо би үзэгч хүүхдүүдэд болон та хоёр тайлбарлаад өгье заяа. За. Хэрвээ явган хүний гарцан дээр энэ дээдлийнх нь улаан гэрэл асчих юм бол та хоёр бас хүүхдүүд маань гарцаар гарч болохгүй. Зогсно. Аюултай. Улаан гэрэл асчих юм бол харин энэ ногоон гэрэл насаад энэ хүн нь ингээ алхаад идэг штеп. Тэгэх юм бол гарцаар гарч болно. Болно. За, энэ бол явган хүний гарцны гэрлэн дохио. Ойлголоо. Үгүй хамаа. Эртээд би явж байгаад яргуу идэхээ явсан штэ. За тий. Тэгээд ногоон гэрэл нь ингээ асахаар нь би зам гаргасан байхгүй юу? За. Тэгсэн чинь нэг машин шууд ингээ яваад өгсөн штэ. Тийм үү. Тэр машин чи тэгвэл дүрм зөрчсөн байж штэ. Тийм. Бас нэрээ явгууны улаан гэрэл ассан багт нэг хүүхд гүүгээ гарсан штэ. Тэгвэл тэр хүүхд чинь бас аюултай үйлдэл хийсэн байж штэ. Заавал энэ ногоон гэрэл асахаар нь замаар гарна. Энэ ногоон гэрэл асчгаа үед жолооч нар явж болохгүй. Хэрвээ тэр жолооч явчих юм бол нөгөө нэг супер цагдаа ах нарт хэлж болох уу? Болно. Энэ нь юуны гэрэл юм бэ? За, энэ нь болохоор машинуудад зориулсан гэрэл. Машинууд нь штэ. Зам дээр явж байгаа машинууд энэ гэрлэн дохиог хараад явдаг байхгүй юу? Хэрвээ улаан нь ассан байх юм бол машинууд явж болохгүй, зогсно. За. Шар нь асах юм бол машинуудыг зогсоорой, явж болохгүй шүү гэд анхааруулж байгаа юм. За. Энэ шар гэрлээр бас машинууд явж болохгүй л гэсэн үг. За. За, харин ногоон нь асах юм бол машинууд явж болно. Хүмүүс зам гарч болохгүй гэсэн үг. Хөөе. Хоёроо ийм дуу байдсан шүү дээ мэдхүү. Ямар? Улаан гэрэл аслаа. Урдаас машин ирлээ. Найзуудаа. Улаан гэрэл аюултай шүү. Ийм дуу байдсан шүү дээ. Харин тий гэрлэн дохионы тухай хүүхдүүдэд тайлбарсан дуу байдаг тийм ээ. Тэгээд нэрээ бас цэцэрлэгийн хүүхдүүд дээ шүү дээ. Тэд нар чинь ногоон гэрэл цагаан шугам гэдэг юмд ордог. Тийм.
Энэ нөгөө нэг бас ийм гэрлэн дохио замын хөдөлгөөний талаар хэмжээ болдог тий. Тийм шүү дээ. Бид нэр гадуур явахдаа өөрөө өөрснийгөө хамгаалахгүй бол биднийг өөр хүн танихгүй хүн хамгаалахгүй тийм ээ? Өөр хоёроо. Зарим нэг гацтай ч гэсэн гэрэлгүй газар байдаг шүү дээ. Тий. Энд дээр нөгөө нэг шар дарцаг байдаг тий. Зарим тийм гэрлэн дохиогоо гарцсан дээр ийм хантаацтай хүмүүс зогсож идэг тийм ээ. Тий. Тэгээд ийм дарцаг бариад жолооч нарыг зогсоорой гэж зогсоожгаад хүүхдүүдийг явган гарцаар гарч байгаа хүмүүсийг аюулгүй гаргаж өгдөг тийм ээ. Хөө бөөрөө. Тэр нөгөө нэг гарцгүй газраар тэр дарцаг гэдэг чинь ёстой гоё юм а тий гэрэл байхгүй бол. Харин тий. Би мэдтгүй байсан шүү дээ. Хаана үйдин тэр дарцаг нь? Тэр нөгөө нэг шонгийн мод байдаг шүү дээ. Тий. Тэн дээр өлгөөтэй байдаг шүү дээ. Тэгвэл би дараа явахдаа тэгэж гарах юм байна. Та нар ч ихсэн гэрэлгүй газраар зам гарах юм бол тэр шар дарцгийг барьж гараарай заяа. Тэгэхээр жолооч ахыгч нар харах юм байна шүү дээ. Яг зөв. Бас хэрвээ шар дарцаг байхгүй байх юм бол ингээд гараа ингэж барьж машинуудыг зогсоор. Энд зогсоорой гэж байгаа байхгүй юу? Ингээ гараа бариад машинуудыг зогсоогоод тэгээд зам дээрх бүх машинууд чамд зам тавьж өгөө зогсны дараа гарч болно. Ууртай хүн байвал яах вэ? Ууртай хүн байвал эсвэл нь штэ. Та хоёр ч юм уу жоохон хүүхдүүд маань ингээд явж гаад зам гарах гээд гисэн чинь айгаад эсвэл машинууд зогсож өгөхгүй байх юм бол бас зам гарах гэж байгаа том хүнээс очиод гуйгаад тэгээд хамтдаа зам гарч болно. Тэгсэн чи тэр хүн амар муу хүн байжгаад хулгайлаад аваа явуул яах вэ? Үгүй ээ, тийхгүй баха. Тэр хүн муу хүн эсхийг яаж таних вэ? Бас тийм байх те. Тэгэхээр энэ хүн муу хүн үү, сайн хүн үү гэд маш сайн хараад, ажиглаад, анзаарч байгаад тэгээд дагаад гарч болох юм байна. Хумсаа нуусан муур шиг муу хүн байвал яах вэ? Мөрөө. Тэгвэл чи хүүхэдтэйгээ хамт явж байгаа ээж юм уу ааваас гуйчааж? Тэгсэн чи тэр хүүхдийг бас хулгайлцсан байвал яах вэ? Бити муухай юм яриа. Тийм юм ярьж байгаа. Тэгвэл яах вэ бөрөө? Чи их сони юм ярих юм аа. Тийм гэж юу ийсэн? Тэгэхээр чи аюултай байхгүй юу? Би тгээ айгаад идэг байхгүй юу? Тэгвэл тэгээд гараа өргөө гараа. Ингээд үү? Тий. Чи гарцаар гарахтаа муу юм бодоод тах юм бол тэр чин биед нь штий. Тийм үү? Нэрэж тэгсэн штий тий. Ламаа. Гоён бодох хэрэгтэй. Тий, гоён бодох хэрэгтэй. Эсвэл нь штий. Гэрлэн дохиогоо гарч байгаа юм бол цаашаа яваад гэрлэн дохиотой гарч байж л таараа штий. Залхуурахгүйгээр заавал гэрлэн дохиотой гарцаар л гарах хэрэгтэй. Би тэгвэл ингэдгийг чинь туршичаад ирэх үү гараад? Одоо юу? Тий. За тэг. Хөөе. Гэрлэн дохионы талаар ярьсан юм чинь гэрлэн дохионы тухай дуу заавал ямар уу? Тгий те. Тий, инжир та хоёр зааж өгч чадах уу? Чадна штэ. Тэгвэл ерөөсө гэрлэн дохионы тухай дуу бүгдээрээ гуруулаад сурыг бас үзэж хүүхдүүдээ зааж өгье. Зааж өгье те. Тгий. За тгий. Харин чи гарч энийг турших гэж байна уу? Би энийг туршичаад ирье заа юу? За тэг. Болгоомжтой яваарай мөрөө. Баяртай мөрөө. Хоёлаа өнөөдөр замын хөдөлгөөний дүрмийн тухай гэрлэн дохио гэдэг нэртэй дууг үзэгч хүүхдүүдтэй болон би бас чамд зааж өгнө. Чи замын хөдөлгөөний дүрмээ хэр мэдэх үү? Ямар өнгийн гэрлэн дохиогоор гарцаар гарах ёстой гэдэг үлээ? Ногоон өнгийн гэрлэн дохиогоор гарцаар гарах ёстой. Гэрлэн дохио гэдэг дуу маань замын хөдөлгөөнд хэрхэн аюулгүй оролцох ёстой вэ гэдгийг хүүхэд багчуудаа зааж зөвлөж өгсөн ийм дуу байна. Эхлээд бүгдээрээ гэрлэн дохио гэдэг дуугаа бүтнээр нь сонсоод үзье. Shine.
Энэ бол зөвхөн дуу сурахаас гадна бид нэр замын хөдөлгөөний дүрмийг гэрлийн тохиог ойлгож сурж авч байна гэсэн үг юм байна, тийм ээ. За, эхний бодог. Улаан гэрэл аслаа аслаа. Улаан гэрэл аслаа аслаа. Урдаас машин ирлээ ирлээ. Урдаас машин ирлээ ирлээ. Найзуудаа найзуудаа. Найзуудаа найзуудаа. Улаан гэрэл аюултай шүү. Улаан гэрэл аюултай шүү. За, хоёрдугаар бодог. За, хоёрдугаар бодог. Шар гэрэлний тухай байна. Шар гэрэл аслаа аслаа. Шар гэрэл аслаа аслаа. Сааруулж хурдаа хаслаа хаслаа. Сааруулж хурдаа хаслаа хаслаа. За, хоёрдугаар бодог маань шар гэрэлний тухай байна. За, шар гэрэл аслаа аслаа. Шар гэрэл аслаа аслаа. Сааруулж хурдаа хаслаа хаслаа. Сааруулж хурдаа хаслаа хаслаа. Багчуудаа багчуудаа. Багчуудаа багчуудаа. Ногоон гэрэл хүлээгээрээ. Ногоон гэрэл хүлээгээрээ. За, 3 дугаар бодог нь одоо ямар гэрэл үлдсэн мөлий? Ногоон гэрэл үлцээ. За, ногоон гэрэлний тухайх нь ногоон гэрэл аслаа аслаа. Ногоон гэрэл аслаа аслаа. Цагаан гарцаар гарлаа гарлаа. Цагаан гарцаар гарлаа гарлаа. Хүүхдүүдээ хүүхдүүдээ. Хүүхдүүдээ хүүхдүүдээ. Ногоон гэрэл аюулгүй шүү. Ногоон гэрэл аюулгүй шүү. За, ингээд улаан шар ногоон гэрэлний тухай. Улаан шар ногоон гэрэл. Үгүй. Үг нь дууссан. Би юм ярих чинь. Тэсээс гацсан. Улаан гэрэл ногоон гэрэлний тухай. За, ингээд улаан шар ногоон гэрэлний тухай ийм хөөрхөн за замын хөдөлгөөний дүрмийг ойлгомжтой тайлбарласан дуу байна. Одоо бүгдээрээ дуугаа эхнээс нь аялаад дуулаад үзгөө. Тэгээ та болчихоо би сайн хэлсэн гэрээ. Улаан гэрэл аслаа аслаа. Урдаас машин ирлээ ирлээ. Найзуудаа найзуудаа. Улаан гэрэл аюултай шүү. За, дахилт нь сүүлийн 2 мөрөө дахиад давтаад дуулах юм байна шүү. Дахилтаа явъя. Найзуудаа найзуудаа. Улаан гэрэл аюултай шүү. За, 2 дугаар бодог. Шар гэрэл аслаа аслаа. Сааруулж хурдаа хаслаа хаслаа. Багчуудаа багчуудаа. Ногоон гэрэл хүлээгээрээ. Багчуудаа багчуудаа. Ногоон гэрэл хүлээгээрээ. 3 дугаар бодог. Ногоон гэрэл аслаа аслаа. Цагаан гарцаар гарлаа гарлаа. Хүүхдүүдээ хүүхдүүдээ. Ногоон гэрэл аюулгүй шүү. Хүүхдүүдээ хүүхдүүдээ. Ногоон гэрэл аюулгүй шүү. Яг ийм гоё дуу байна. За. Одоо харин үзэгч хүүхдүүдтэйгээ хамтдаа дуугаа дахиад нэг удаа бүтнээр нь сонсоод дагаад дуулцгаая. Shall
За өнөөдрийн дугаартаа замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай, за гэрлэн дохионы тухай, гэрлэн дохио гэдэг нэртэй гоё дууг бүгдээрээ сурч авсгаалаа. Үзэгч хүүхдүүд маань гэрлэн дохио дуугаа сайн сураад гарцаар гарахдаа аюулгүй, за мөн ногоон гэрлээр заавал гарч байгаарэ. Дараагийн дуу сурах булангаараа уулзцай. Баяртай өгтөөдөө. Баяртай. Хөөх ийм дүүрдэл байд юм уу? Аха. Үй, нөгөө мөөрөө чи яач вэ? Ийм сахилахгүй штий. Одоо хүртэл байхгүй. За яг нөгөө чи энийгээ дурсчаал хүрээд ирэх баг. Хоёулаа араас нь гарах уу? Ер нь тгий те. Хоёулаа нэвтрүүлгээ дуусчаад гарах уу? За тэгье. За өнөөдөр үзэгч хүүхдүүд маань болон бөөрөө мөөрөө хоёр маань гэрлэн дохионы талаар маш сайн ойлгож авсан байхаа гэж бодож байна. Хүүхдүүд маань зам гарахдаа, за бас аав ээжтэйгээ машинаар явж явах үедээ заавал гэрлэн дохионыхоо дүрмийг дагаж мөрдөж аюулгүй байдлаа бүрэн гүйцэд хангаж явж байгаарэ. Бүр заавал даах ёстой шүү найзуудаа. Тийм шүү. За ингээд өнөөдрийн дугаараа өндөрлүүлье. Дараагийн дугаараар уулзцгаая. Баяртай хүүхдүүдээ. Баяртай. Ухаанд туулайн үлгэр. Эрт үрдийн цагт унага хээр унтаж байгаад эхээс төөрч хоцорч гинэ. Тэгээд ганцаараа ижил олон сүрэг ижигээ хайж яваад нэгэн ууттай зүйлтэй таарч гинэ. Унаг ууттай зүйлийг ихэд сонирхон баахан ажиглалаа. Эцэст нь сониуч зандаа дийлдэн онгойлгож үзэхээр шийджээ. Тэгээд уутны амийг тайлтал дотроос нь өлөн хөх чон араа шүдэ ярзалзуулан өсрөн гарч ирээд ходоод гэдээс хонхолцож байна гэж жигтэйхэн хурамст тэнгэр үүнийг мэдээд надад амтад зөөлөн зоог явуулжээ. Тэгээд унгыг идэхээр завджээ. Унага маш их айн сандарч яахаа мэдэхгүй бүлтэлцэн байтал бутан дундаас бор туулаа дэгдэн гарч ирж гинэ. За та хоёр чинь юу болоо вэ? Би харин энэ чангааг энэ ууднаас гаргаж өгсөн чинь намайг идэнэ гэд байх юм. Чангаа. Та энэ өчүүхэн жижиг ууданд багтаж байсан гэж юу? Би л ав итгэхгүй байна. Хэрвээ багтвал би унагтай хамт өөрийгөө бас идүүлье. Тэгтэн чон магад ууданд багтхан дамжиггүй тул харин унган дээрээс туулайг нэмээд зооглох боллоо хэмээн сэтгэж зөвшөөрөөд уут руу орохоор болж гинэ. Тэгээд уут руу өөхлөн ортол туулай Тэр хэлээгүй юу? Сүүл нь багтахгүй юм штэ. гэхэд чон сүүлээ уутанд хийтэл унаг туулай хоёр эвлэн уутны амын сайн боогоод хээр орхижээ. Ингэж унаг ухаанд туулайн ачаар чонон дидүүлэх аюулаас аврагдсан гинлээ.
халуун хоол цайтай болгоомжтой харьцаж дүүнраач мөн түлэгтгээс үргэлж сэргийлж байгаарай. Тогны ил задгай утас урцгагч залгуур зэрэгтэй болгоомжтой харьцаж эдгээр зүйлсийг бяцхан дүүнраасаа хол байлгаарай.